баярлалаа. Та өөрийнхөө амьд үгээр дамжуулж энэ дэлхийн ертөнцийг бий болгож түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан. Одоо та биднэрт тэр хүчтэй үгээ бидний амьдралд, бидний сонорт түүгээр зогсохгүйгээр бидний зүрх сэтгэл та хилээж трансгүйж байна. Таны үгийг сонсох үед та бидний дотор өөрийнхөө ажлыг хийж бидний та өөртөө адилхан бүрэн дүрэн болгооч трансгүйж байна. Өдөр тутмын маань амьдралд таны үг биднийг замчилж заахын тулд таны үгийг сонсохын цагийг та биднэрт үр дүнтэй байлгаж өгч трансгүйж байна. Таны ариун сүнсэнд энэ цагийг даатгаж байна. Та биднийг өдөрт нь чиглүүлж өгөх болтугай. Энэ цагийг эзэн Есүс Христийн нэрээр өргөн залбирлаа. Амен. Амен. За хаасаагүй баярын уур амьсгал ороод чимэглэлүүд болоод манайх ингээд жижигхэн ч гэсэн газараа зассан байгаа юм шүү дээ. Энд чи айгүй хөөрхөн газар уулын маадаг том газар байгаа. Тэр маань ингээд жил ирэх тусам жижигхэн болоод идэм болоо гэж бодоолсож илээ. Ямар ч тач гэсэн газар ингээд засаад чимэглэл хийгээд ирэхлээр бид нар ингээд нэг юм гоё баярын уур амьсгал ороод нэг баярлах ёстой юм шиг мэдрэмж төрөөд те нэг яг яах вүлээ одоо яг яах вүлээ гэж бодогдоод нэг тийм гоё юм наастартаа болно гэж ярьдаг те бид нар тийм болдог. Христийн мэндэлсэн баяр буюу Крисмас баярыг ер нь бид нар яах гэж тэмдэглэдэг юм болоо гэж. Яг Христийн мэндэлсэн баярыг бид нар ингээд янз янзын юугийн үнцэг шалтгаанаас л тэмдэглэж байгаа хэл та. Тэр байтугай Кристиан биш хүмүүс ч тэмдэглэж байгаа. Ягаад гэвэл энэ дэлхийн нийтээр тэмдэглэдэг баяр болцсон учраас. Гэхдээ бид түүний шалтгаан нь яг юу юм болоо гэж. Сонирхолтой хэдэн фактуудыг би та бүхэнд бас дурдж өгье. Анх германчууд дундад зууны үеэс эхэлж бидний одоо сайн мэдэх энэ гацуур модыг одоо шинэ жилийн баяр, Крисмас баярын үеэр одоо хэрглэж эхэлж исэн гэсэн тийм сонирхолтой юу байдгийм бэ? Одоо юу гэх юм те факт байдгийм байна. Тэгээ гацуур модыг ер нь яг зөвхөн Крисмас баяр гэлтэхгүй эртнээсээ л хүмүүс мөнх амьдралын бэлэг тэмдэг буюу мөнх ногоон өнгийг нь бэлэгдэж бол хүмүүс янз янзын байдлаар ашиглаж ийдсэн. Зөвхөн христчүүд нар Крисмас баяраар гэлтэхгүй янз янзын одоо юу гэх юм шашнууд, орон нутгийн шашнууд те итгэл үнэмшлүүд зарим хүмүүсийн ярьж байгаагаар бүр бөөмөргөлтөй хүртэл холбож тайлбарладаг. Мод болгон өөр ингэсэн сүнстэй байдаг учраас модонд ингэж дахил өргөж чимгэлдэг байсан ч гэдэг сонирхолтой тийм ярианд бас байдаг. Тэгээ сүүлд 17 дугаар зууны үед германчууд анх Америкт очих үедээ энэ Крисмас баярын модны гацуур модны чимэглэлийг соёлыг түгээх гэж оролцсон боловч төдийлөн амжилттай бол байгаагүй. Тэгээд бидний ойрхны жишээг бол 1700 онд Оросын 1-р Петр хаан анх гацуур модыг шинэ жилээр одоо засж ирсэн түүхтэй байдаг юм байна. Гэхдээ тэрний 1-р Петр хаан нас барснаас хойш энэ уламжлал нь байхгүй болж байгаад сүүлд энэхүү уламжлал нь одоо юуны Оросын одоо уламжлал болгоод одоо шинэ жилийн баяраар модыг ингэж засж исэн бас түүх нь бол үргэлжилж явсан юм байдаг юм байна. 1846 онд Английн хатаа хаан Викториягийн нөхөр Хунтайж Альберт гэдэг герман хүн энэхүү соёлыг одоо Англид одоо түгээхэд их хувь нэмэр оруулсан юм байна. За энэ цагаас хойш ер нь бол шинэ жилийн баяр, Крисмас баяр гэдэг одоо энэ хоёр баяр л яваад байгаа юм байна. Ухтай бол яг гарал үүсэл нь нэг ойролцоо. Тэгээ энэ баяраар ингэж гацуур модыг чимгэлдэг энэ мод гэх юм уу тэгээ хэв маяг бол нэлээд илүү дэлгэрэнгүй болсон. За Монголд бол 1940-ад оны үед буюу социализмын нийгмийн үед бол анх Оросын соёл нөлөөгөөр дамжиж бол гацуур модыг сүлд мод гэж бид нар нэрлэдэг тий. Сүлд модыг чимгэлдэг энэ соёл маань Монголд орж ирэхдээ бидний сайн мэдэх дээд мороос буюу өвлийн үгэн аавтаа бол хамт орж ирсэн түүхтэй. Гэхдээ энийг бид нар хизээж Христийн мэндэлсэн баяр гэж бол мэддэг байгаагүй. Энэ бол зөвхөн шинэ жил гэж бол бид нар боддог байсан. Шинэ жил, шинэ он гарч байгаа. Тийм учраас гацуур мод бол монголчуудын хувьд орж ирэхдээ бол шинэ жилийн бэлэг тэмдэг болж бол орж ирсэн. За ингээд 1990 оноос эхлээд Христийн сайн мэдээ Монголд орж ирэх үед энэ гацуур модын цаад утга учир нь юу байсан бэ гэдгийг бол бид нар ойлгосон. Гэхдээ үнэндээ бол гацуур модыг
гацуур мод нь өөрөө энэ баярын утга учир ердөөсөө биш гэдгийг бол бид нэр Христэд итгэж бидний хувьд бол мэдж байгаа. Яагаад гэвэл энэ Христэд итгэгчдийн хувьд бол Христмас буюу энэ Христийн мэндэлсэн баяр гэдэг бол ерөөсөө Христийг тойрсон, Христийг хүндэлсэн, Христийн эргэн тойронд баярлсан энэ баярын одоо утга учиртай юм байна. Тэгээ энэ маань зарим соёлд өөр янз янзаар явсаар байгаа. Сүүлдээ бүр асар их том бизнесийн ашиг орлогын зорилготойгоор бол одоо энэхүү баярыг бол бүр түгээн дэлгэрүүлж эхэлсэн. Зөвхөн Америкийн нэгдсэн улсад Крисмас баярын үеэр 700 биллион гэж ярьж байгаа. 700 биллион долларыг ер нь бол зөвхөн зарцуулдаг гэж тийм сонирхолтой судалгаа байдаг. Дэлхийн нийтээр 1.2 их 80 долларыг Христийн мэндэлсэн баярын үеэр буюу Крисмас баярын үеэр бол одоо гүйлгээнд ордгоо гэсэн сонирхолтой байранд бас байна. За үүний дараа хоёрт ордог том баяр бол цагаан сар орж байгаа. Сонирхолтой. Гэхдээ цагаан сарын маань засварлагддаг мөнгөний тоотлоор 150 тэрбум доллараар бол одоо хэмжигдэж байна. Тэгэхээр яг ч аргагүй Христийн мэндэлсэн баяр бол нэг талаасаа асар том юм бизнесийн коммершал гэж ярьдаг те. Бизнес одоо ийм аялал жуулчлал худалдааны баяр бол болсон. Гэхдээ энэ бидний хувьд тэгвэл ямар утга учиртай юм бэ? Цаанаасаа ингээл Coca-Cola, Fanta өөр юу гэдгийг те ингээд рекламдаад маш том юм худалдааны баяр болгосон учраас бид нар баярлаад байгаа юм уу? Эсвэл Христэд бидний хувьд өөр энэ чинь утга учир агуулга байх ёстой юм болов уу гэж. Библийн хэд хэдэн ишлэлийг би та бүхэнд энэ цагт сануулмаар байна. Библийн хэд хэдэн ишлэлээр энэ баярын талаар бол аюул олон зүйлсүүдийг бол дурдж үлдээсэн байдаг. Жишээ нь Лук номын 1-р бүлэг дээр Есүсийн төрүүлсэн ээж болох Маригийн хэлсэн ийм ишлэл байгаа. Мария сэтгэл минь эзнийг дээдлэм сүнс минь ч аварч бурхандаа баяслаа. Учир нь тэрээр шивгчнийхээ дарууг олж харсан билээ. Харагтун энэ цагаас хойш намайг өрөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь хүчит нэгэн нь миний төлөө агуу үлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ гэж магтсан байдаг. Энэ үед бас Захария буюу Мариагийн эгчийн нөхөр нь ийхүү бас хэлсэн байна. Лук номын 1-р бүлэг дээр Израилийн бурхан эзэн магтагдах болтугай. Учир нь тэр бидэнд дээр ирж арт түмнийхэн төлөө золилтыг гүйцээсэн юм. Бидний төлөө авралын иврийг зарц Давидынхаа гэрт тэр босгоо гэж хэлсэн. Магтагдах болтугай, алдарших болтугай, эзнийг дээдлж гэн гэсэн үгсүүд энэ хэдгээр ишлүүдээр л гардаг. Мөн энэ үед бас Тэнгэр эгч нар бурхныг бас магтсан байдаг. Дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээе гэж хэлсэн. Энэ бол Лук 2-р бүлэг. Мөн Лук 2-р бүлэг дээр юу гардаг вэ гэхээр өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хончид бурхныг магтан алдаршуулсаар буцлаа гэж хэлсэн байна. Ингээ харах юм бол анх Христийн мэндэлсэн түүхийг дуулж үлдээсэн Библийн ишлэлүүд дандаа тийм баяр хөөр, баярлах, цэнгэх, жаргах, магтах гэсэн энэ агуулга өөр дотор оруулж ирсэн. Тэр Христийн мэндэлсэн баяр яг чаргагүй цааталтаа давхар юуг авалж явж байгаа гэхээр баяр хөөргийг агуулж яадаг. Баяр наадмыг агуулж яадаг. Жаргал бид нэр баярлан цэнгэх, магтах, хүндлэх гэсэн энэ агуулга нь энэ зүйлсүүд нь Христийн мэндэлсэн баяртай заашгүй яг хамт явж яадаг. Тийм учраас бид нар Христийн мэндэлсэн баяраар яадаг вэ? Баярладаг, жаргадаг, инээлдэг, магтан дуулдаг, цэнгдэг. Яагаад? Тэд нар яагаад ингэж баярлах болов? Яагаад Мария, яагаад Захария, яагаад хончид, яагаад мэрэгд мөн бас Тэнгэр эгч нар ингэж Христийн мэндэлсэн үед баярлаад, магтан дуулаад, жаргаад эхэлвэ гэж. Яагаад тэд наадам хийгээд эхэлвэ? Учир шалтгаан нь юу вэ? Хэрвээ бид нар Есүс Христийн дээр авчирсан бэлгүүдийг буюу дорны мэрэгдийн авчирсан бэлгүүдийг харах юм бол Есүс Христ хэн бэ? Бас юуны төлөө байгаа вэ гэдгийг аюу тодорхойгоор харах боломжийг олгодог. Дорны мэрэгд хурж ирээд Есүс тэр шин төрсөн хаанд зориулаад бэлгээ өгсөн байдаг. Энэ бэлгээгдэг бид нар ерөнхийд нь харах юм бол алт, гүгэл, мир гэсэн гурван төрлийн бэлгийг өгсөн талаар ярьдаг. Тэр утгаараа бид нар гурван мэргийн ирсэн болов гэж таамагладаг. Тэрнээс биш яг гурван мэргийн ирсэн талаар бол Библиэлд байхгүй. Гурван бэлэг байгаа учраас гурван мэргэн байж болох юм аа л гэсэн таамагийн үүднээс бол бид гурван мэргэн гэж бол яриад хэвссэн байдаг. Энэхүү мэрэгдийн өгсөн бэлгийг харах юм бол алт буюу тухайн үед
хаадуудад хүмүүс очихдоо хаадуудад барьж ирдэг бэлгүүдийг бэлэг бол байсан. Өөрөөр хэлбэл алт бол маш үнэтэй. Алт бол одоо ч гэсэн үнцэнэ бол яг үнцэн нэмэгцээр байдаг. Алт бол өөрийн гэсэн үнцэн, өөрийн гэсэн үнэлэмж, өөрийн гэсэн ийм одоо юу гэх юм оршихуйтай. Тэгээ энэ хинт зориулж өгдөг байсан бол хаа. Тийм учраас тэр Есүс Христэд бэлэг өгөхдөө яг л хаадад өгдөг бэлэг лугаа адил хаанд өгж байгаатай адил Есүсийг хүндэтгэж өгснөөр Есүс бол энэ дэлхийн ертөнцийн шинээр төрсөн шин хаан юм а гэдгийг зарлан тугах гэсэн байр байсан. Тэгэхээр шин хаан төрөх юм бол баярлах ёстой. Бүх улс үндэстэн нуган мөр хааны одоо хүү төрөө те одоо дараа нь ирээдүйд хаан болохоор төрсөн хүү төрөх үед яадаг вэ гэхээр баярладаг. Тийм учраас бид яадаг вэ? Баярладаг. Яагаад гэвэл хаан төрсөн учраас. Есүс бол энэ дэлхийн ертөнцийн хаан учраас бид баярладаг. Мөн гүгэл одоо тухайн үеийн ялангуяа сүмийн ариун тахилагт одоо утлагт ашигладаг байсан тэр гүгэл гэдэг нэг төрлийн давирхаа модноос гаргаж авдаг юм үнэртэн баг. Тэгээ энийг бол зөвхөн юунд өргөдөг байсан бэ гэхээр сүмд утлаг угуулах зорилгоор бурханд зориулж өргөдөг байсан. Тэгээ нэг талаасаа тэдний авчирсан бэлэг нь Есүс бол хаан гэдгийг хүндэтгэж бэлэгдэж бас хүлээн зөвшөөрж өгсөн бэлэг байхад нөгөө талаасаа Есүс бол бурхан гэдгийг нь бэлэгдсэн бэлэг байсан. Есүс бол бурхан. Ягаад гэвэл зөвхөн бурханд өргөж уугуулж өргөдөг байсан тэр одоо утлагын найрлагатай бодисоор тэр зүйлээр дамжуулж тэрийг Христэд өгснөөрөө энэ нь Христ бол бурхан гэдгийг илэрхийлсэн. Энэ бас л үнэтэй зүйл. Зарим нэг их сурвалжин дээр дурдах юм бол өнөөгийн ханшаар 1 кг нь $1000 үнэтэй гэж. Тийм амархан олддог. Зүгээр нэг гараал ингээд түүгээд авчдаг зүйл бол биш юм аа гэж. Бурханд өргөж байгаа учраас тийм амархан зүгээр л гудамжаас олчих зүйлээр бол өгдөггүй байсан байх нь л та. Их үнэтэй байсан учраас тэр үнэт зүйлсийг бол бурханд Есүс Христ өгснөөрөө Есүс бол бурхантай адилхан хүндлэгдэх нэг юм а гэдгийг илэрхийлсэн байна. Хүмүүс сүүлийнх нь мир буюу нэгэн төрлийн давирхаа. Энэ давирхаа нь яадаг вэ гэхээр бидний сайн мэдж байгаагаар цогцс буюу хүний биеийг амьгүй болсон биеийг удаан хугацаанд хадгалахын тулд түрхдэг гоё үнэр агуулдаг юм сонин содон юм төрлийн давирхаа бол байсан байна. Бас л маш үнэтэй давирхаа. Есүс Христийн үхэл ба амьдлыг ялангуяа Есүс Христийн үхлийг бол зөвнсөн байсан. Өөрөөр хэлбэл Есүс англи дээр нэг юм хэллэг байдаг байхгүй born to die гэдэг. Үхэхийн тулд төрсөн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Есүс яах гэж төрсөн бэ гэвэл хүн төрлөختний төлөө гим нүглийнхэн шийтгэлийг авч загалмаа дээр цовдлогдохын тулд төрсөн. Анханасаа Есүс төрөх үед л хүн төрлөختний нүглийн төлөө өгнө гэдг нь иш үзүүлэгдсэн тодорхой болсон тийм аврагч бас хаан мөн бурхан байсан. Тэгэхээр энэ бид баярлах ёстой. Хэдийгээр энэ чинь үхлийн талаар ярьж байгаа ч гэсэн баярлах ёстой. Яагаад гэвэл үүнээс болж бид аврагдж байгаа учраас баярлах ёстой. Ингэхлээр Есүс Христэд өгсөн бэлгэнүүд нь биднийг гарцаа байхгүй баярлуулах, бид бас баярлах ёстой тийм баяр юмаа гэдгийг илэрхийлэн харуулж өгдөг. Лук номын 2 дугаар бүлэг дээр Тэнгэр иш нар бас баярлсан байдаг. Тэнгэр иш тэдэнд бүү ахтун хончид баярлсан байдаг. Бүү ахтун харагтун би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг танад авчирлаа. Өнөөдөр Давидын хотод 10 шизэн Христ та нарын төлөө мэндэллээ гэж хэлсэн. Хэрэг бид нар нөгөө айгүй тийм өнөөдөртэй амьдардаг хүмүүс л те ялангуяа монголчууд бол яг монголч гэлтгүй ер нь хүмүүс өнөөдөртэй амьдардаг. Тэгээд өнөөдөртэй амьдрахтаа ирээдүйн талаар ингээд гой сайхан зүйл мөрөөддөг болохоос биш яг зарим нэг бодис зүйлсийг бид нар хүлээн зөвшөөрөх хүсдэггүй. Яагаад гэвэл бид нар нөгөө энэ дэлхийн ертөнцийн хизээ нэгэн цагт орхино гэдгийг төдийлөн одоо ярьдаггүй нэг боддоггүй. Яагаад гэвэл монголчууд амны бэлгээс аштын бэлэг гэдэг энэ талаар ярьдаггүй. Гэхдээ бид нар бодит байдлыг харах юм бол энэ дэлхийн ертөнцийг бүгд л яг нэгэн өдөр орхин явах хэрэгтэй. Явна. Хизээ вэ гэдэг л ялгаатай болохоос биш. Бүгд энэ Бурхны бүтээсэн энэ жамын дагуу бид нар Бурхан руу буцдаг. Тэгээ буцчиход харин хаана байх вэ гэдэг л ялгаа байна. Христ итгэж хүмүүсийн хувьд бол Бурхан бидэнд мөнх амийг өгсөн гэдэг энэ гайхалтай итгэл найдрын мэдэн бидэрт идэрээдүйдээ итгэлийг баяр хөөргийг тэр амлалтыг бидэд сануулж байгаа. Тийм учраас бид нар баяртай. Бид нар амьдрсан ч Христийн төлөө өгсөн ч Христийн төлөө. Тийм учраас Христийн ирсэн энэхүү ирэлт нь бидэрт юг сануулдаг вэ гэхээр найдрыг сануулдаг.
хожим бүгд тэртээ дэргүй энэ дэлхийн ертөнцийг орхино. Гэхдээ түүний дараа яах вэ? Түүний дараа биднэрт найдвар байгаа. Бид тийм учраас баярлах ёстой гэдгийг сануулдаг. Яагаад? Яагаад гэвэл Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэдлээ гэсэн мэдээ байхгүй юу? Тэгээд Тэнгэр элчнэр аврагч эзэн Христ юуны төлөө юм? Бидний төлөө мэдлсэн гэдэг энэ мэдээ нь биднийг баярлах ёстой шалтгаан болдог. Тэгээд өнөөдөр би та бүхэнд онцгойлоод яг энэ бид энэ баяраар ингээ баярладаг, бид нар баярлах ёстой гэсэн ерөнхий зүйлийн талаар сая ярьлаа л да. Тэгээд би өнөөдөр та бүхэнд гурван чухал зүйлийг та бүхэнд дамжуулмаар байна. Христийн мэдлсэн баяраар бид яагаад үнэхээр баярлах ёстой юм бэ? Яагаад бид энэ баярыг тэмдэглэх ёстой юм? Бид нар монголчуудын баяр айл их байна. Тийм учраас бид нар одоо баяр наадад тэмдэглэхгүй. Ер нь яг мөнгө нь хангалттай бол хүн болгон ер нь айл болох тэмдэглэхийг оролдоно л доо тий. Айл болох баг 365 өдөр баяр тэмдэглэл амьдрахыг сонирхолтой хүмүүс шүү дээ. Ер нь бол хүмүүс бол байнга л баярлахыг хүсдэг тий. Тэгэхээр Христийн мэдлсэн баяр тэгвэл бид нар яагаад онцгойлон тэмдэглэх ёстой юм? Бид нар гэдэг нь Христ гэж бидний хувьд ярьж байгаа шүү. Христ гэж бидний хувьд. Нэг Бурхан бидэнтэй адил болсон учраас. Энэ бол гайхамшиг. Христийн мэдлсэн баяр нь өөрөө гайхамшиг байна. Хизээч байх боломжгүй нэг зүйл бий болсон. Тэр нь юу вэ гэвэл Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан өөрөө хүнтэй адилхан болсон нь өөрөө гайхамшиг юм байна. Хүнтэй адилхан болсон. Хизээч хүн Бурхан шиг болохгүй. Бид нар яг уу монголчууд үг хэлгэндээ Бурхан боллоо гэж ярьдаг. Яг Библийн хэллэгээр бол бид нар тэгж ярьдаггүй. Бурхан болдоггүй, харин Бурхантай хамт очдог. Бурханы улс руу очдог. Бурхантай хамт байдаг. Харин нэг сонирхолтой тохиолдол байгаа. Нэг л тохиолдол. Тэр нь Бурхан өөрөө хүн болсон тохиолдол. Бурхан өөрөө хүн болсон тохиолдол байна. Еврей номын 2 дугаар бүлгийн 17-аас 18 дугаар ишлэлээр ийхүү хэлсэн байна. Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит, тэргүүн дахилж болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд тэр бүх талаараа ах トゥ нартайгаа адил байх болох ёстой байв. Учир нь тэр өөрөө соригдсон зовлон эдэлсэн тул соригдогчдод тусалж чаднаа гэж хэлсэн байдаг. Шинэ гэрээний үед нэгэн ийм гайтай үзэл баримтлал байсан. Энэ бол Грекийн гүн ухаанд байсан гностицизм гэсэн ойлголт. Гностицизм бол энэ мэрэгэн ухааныг хайрлах, мэрэгэн ухаанаар одоо юу гэх юм те хөтлөгдөх гэсэн тэр санааг илэрхийлж байдаг. Тэр мэрэгэн ухаанд суйрлагдаад нэг ийм үзэл баримтлал Христийн чуулганд оршсон нь докотизм гэсэн ойлголт. Энэ докотизм гэсэн ойлголт нь яг Паулын үед байсан ойлголт байхгүй юу? Энэ яадаг ойлголт вэ гэхээр Христ хүний биеэр ирээгүй гэсэн ойлголт. За одоо хэдүүлээ цөмөрөө нөгөө итгэлийн тунхаг гэ дахиад самцгаа. Итгэлийн тунхаг дээр нэг үдгүүлээ. Онгон байраас мэндэлсэн тий. Зовж явсан, цовдлогдсон нас барсан гэдэг нь яг нэг хүний талаар яриад байгаас тий. Яг нэг хүний талаар. Хэрвээ энэ докотизм гэдэг ойлголтын дагуу бол Есүс хүн байгаагүй. Есүс бол 100% бурхан байсан. Харин 100% хүн байгаагүй. 100% бурхан. Тийм учраас Еврей номон дээр одоо юу шилжиж байгаа гэхээр Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит тэргүүн дахилж болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд тэр бүх талаараа ах トゥ нартай адил болох ёстой байсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүн төрлөختний хийсэн гим нүглийн шийтгэлийг хүн төрлөختөн үргэх ёстой. Хин нэгэн хүн хин нэгний өмнөөс үрдэггүй гэдэг шалтгаан байна. Гэтэл одоо энэ хүн төрлөختний өмнөөс ярьж байгаа учраас хүн төрлөختнийг төлөөлөөд хүн төрлөختөн шийтгэлээ өргөх ёстой. Гэтэл бурхан хүн төрлөختөн өөрөө өөрийгөө аврах ямар ч боломж байхгүй, найдар байхгүй болсон учраас яг 100 туршид хүн зөв амьдрах гэж оролцсныг үл оролцсон. Гэхдээ хүн төрөлхийн нүгэлтэй учраас зөв зүйтэй амьдрах чадаагүй. Тэнгэрийн улс орох шаардлагыг хангаагүй гэсэн үг. Хичээсэн үү? Хичээсэн. Сайн хүн байдаггүй бол байдаг мөн. Гэхдээ хогт нүгэлгүй сайн хүн Бурхны өмнө тэр шалгуургийн тэнцээд даваа тэнгэрийн улс руу орох тийм хэмжээний сайн хүн байдаг. Хүний төрлөх мөн чанар нь нүгэл бас одоо бидний хэлж байгаа сайн үс буян гэсэн энэ хоёр зүйлийн хооронд савлаж амьдраад байгаа хэрэгтэй. Тэгээ бид нар хүний нүгэлтэй чанарыг харахлаараа энийг муу хүн гэж ярьдаг. Тэгээ арай нэг гайгүй чанарыг харахлаараа энийг сайн хүн гэж ярьдаг.
Гэтэл үнэндээ тэр сайн гэж хэлээд байгаа хүний цаад ч гэсэн яг муу үйлдэлүүд нь хандлагууд байж л байгаа шүү дээ. Тэгээ түүнийгээ бид нар хэр зэрэг хойш нь дарж татаж гагаас шалтгаалаад сайн муу хүн болж ингэж яг бусдын өмнө харагдах тохиолдол байдаг. Гэтэл яг Бурхны өмнө тэгж нуух боломж байхгүй. Бурхны өмнө би хин бэ гэдгээр яг Бурхны өмнө нүцгнээрээ буюу миний яг дотоод хандлага бодлууд хүртэл ил тод байж байгаа. Энэ стандартаар харах юм бол Бурхны стандартад нийцэх тэгээ Тэнгэрийн уст шагнал болгоод авчих нэг ч хүн байхгүй. Одоо яах вэ? Хүн төрлөختний өмнөөс хүн төрлөختний өөрийнх нь нүглийг өөртөө шийдэх ёстой учраас Бурхан өөрийн цорын ганц хүү Есүс Христийг хүний бие рүү шилжүүлж байгаа. Энэ чинь гайхамшиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Христмас баярыг бид нар яагаад тэмдэглэдэг вэ гэхээр энд гайхамшиг болж байгаа учраас. Ямар гайхамшиг? Оройн дээд Бурхан бидний ярьдгаар оройн дээд Бурхан хүний биеэр энэ дэлхийн ертөнцийн ирсэн нь өөрөө гайхамшиг юм а гэж. 1-р Тимот номын 3-р бүлгийн 16-р ишлэлээр итгэл сүсхийн нууц агуун эргэлзээгүй. Махбодоор ичлэгдсэн тэр сүнс дотор зөвдөгдсөн тэнгэр эртнэрт үзэгдсэн тэр харийнханд ч тунхаглагдсан ертөнцид итгэгдсэн тэр бүр сүр алдраар алдраар дээш авагцаа гэж хэлсэн. Нөгөө Есүс Христийн талаар дахиад ярьж байна. Яг махбод дотор, яг хүний биеэр, яг хүнтэй адилхан тэгж гимэн Есүс хүн төрлөختнийг төлөөлж хүн төрлөختний өмнөөс шийтгэлийг үүрэх ёстой байсан. Өөр боломж байхгүй. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Есүс Христ загалмайтай юу ч хэлдэг үлээ. Эзэн минь Элой Элой лама сабахтин. Эзэн намайг юунд орхив вэ гэж. Энэ юг илэрхийлдэг вэ гэхээр Есүс яг хүн болсныг илэрхийлдэг. Яг нүгэлтэй хүн. Нүгэл хийгээгүй л дээ. Гэхдээ тэр хүн төрлөختний нүглийг өөрөөр тохлоор яах вэ? Нүгэлтэл болж таарна та тийм үү? Тэр бүх нүглийг өөрөөр аваад тэгсэн. Тэр яг тэр үед нь нүгэлт хүн яах вэ? Бурханаас таслагдах ёстой адилхан. Есүс Христ загалмаа тэр эцгээс таслагдах хүн төрлөختний нүглийг аваад эцгээс таслагдах үед эзэн минь яагаад намайг орхив гэж. Яагаад гэвэл нүгэлтэй учраас байхгүй юу? Энэ утгаараа бид нар юг хардаг вэ гэхээр Есүс яг хүнтэй адилхан хүний биеэр энэ дэлхийн ертөнцийн дээр ирсэн гэдгийг бид нар харж болдог. Иохан номын 1-р бүлгийн 14-р эшлэлтэй ч гэсэн үг нь мах бод болж бидний дунд оршин бид түүний алдар суг үдсэн. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэн юм а гэж хэлсэн байдаг. Нөгөө үг гэж яриад байгаа Есүс Христийг одоо яах вэ? Яг махан биетэйгээр хүн энэ дэлхийн ертөнцийн ирснийг маань ийхүү бас хэлж байгаа. Филиппо номын 2-р бүлгийн 6-аас 7-р эшлэлээр хэдийгээр тэрээр Бурхны дүрээр байсан боловч Бурхантай тэгш байхыг өөртөө байх зүйл гэж үзсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ гэж хэлсэн байна. Боолын дүрийг авч хүнтэй адилхан болсон. Есүс бол Бурхны хүү. Хүний биеэр ирсэн Бурхны хүү. Энэ нь тэгвэл бидэрт ямар утгатай юм? За Есүс хүний биеэр ирсэн юм байна. Хүний биеэр яг хүн болж ирсэн байна. Тэгээд юу гэж? Яг гоё гайхамшиг болсон л юм байна. Энэ нь бидэрт ямар утгатай юм? Исая 1-д ингэж хэлсэн байдаг. Исая номын 53-р бүлэг дээр. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ. Цааш нь үргэлжлүүлээд юу гэсэн бэхээр гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан хилэнцгийн маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид итгэжчээ гэсэн. Яах гэж Есүс Христ хүний биеэр тэр гайхамшигыг бий болгож ирсэн бэгвэл бидний сул дорой байдлыг өөртөө авч бид өнөөдөр ямар бэрхшээл саад дундор туулдаг вэ гэдгийг бүгдийг мэдэрч эцэстээ бидэд хүчтэй дэмжлэг болохын тулд Есүс өөрөө эхэлж тэр зовлон дундор бидэртэй хамт яасан туулсан байх нь шүү дээ. Энэ нь бидэрт баяр хөөр итгэл найдрыг өгч өгдөг. Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс үлссэн гэсэн үг. Бид үлсэх үед ямар хэцүү байдгүй Есүс түүнийг мэднэ. Бид ядрах үед ямар хэцүү байдгүй Есүс түүнийг мэднэ. Есүс бас цангасан гэсэн үг. Бид ч гэсэн усаар цангах үед ямар хэцүү байдгийг бид мэднэ. Есүс мэднэ. Есүс найс нөхөдтэй байсан, хайрладаг хүнтэй байсан. Тэр нь Есүсийн хайрладаг дагалдагч нар нь өөрийг нь хуурч, өөрийг нь үзэн ядаж, хайрласныхын төлөө нь илгэрүү нь өшгөлж байгааг Есүс мэдэрсэн. Түүний нэг хайртай дагалдагч болох Искариотын Юдас түүнээс урваад барьж авахтай хүртэл
эзнийхээ хасар дээр нь үнсээд энэ бол тэр юм а гэдгийг зааж өгч байсан. Ямар их урвалтыг Есүс тэр үед мэдэрч ирсэн бэ? Өнөөдөр ч гэсэн заримдаа бидний амьдрал урвалтыг, цөхрлийг, өлсгөлөнг, хоосон байдлыг, ядуу байдлыг, гадуурхлыг, олон зүйлсүүдийг бид мэдэрдэг шүү дээ. Есүс энэ бүгдийг мэдэрсэн. Есүс өөлөө гэж маш богинохон Библийн хамгийн богинохон ишлэл байдаг. Юу гэсэн үг юм? Энэ үнэхээр сонирхолтой. Юу гэсэн үг юм? Есүс үйлсэн. Яагаад? Яг хөө түүхийг харах юм бол Лазар нас бараад тэгээд Есүс 4 хоногийн дараа Лазарыг амьлуулсан. Гэхдээ Есүс бүгдийг мэдж байгааг үл мэдж байгаа. Мэдээж хэрэг. Юуг мэдж байгаа юм? Амьлуулна гэдгийг мэдж байгаа. Лазар ингээд тэр чинь үхэг бүгдийг мэдж байгаа. Гэхдээ Есүс үйлсэн. Яагаад? Есүс чинь бас зүрх сэтгэл байгаа шүү дээ. Бид заримдаа Есүсийг бодглохлоор нэг юм супермен шиг боддог. Мэдээж тийм л дээ. Супермен цаашаал да. Бурхан нэх хэр баргийн юм дотоогоод байгааргүй сэтгэл зүйтэй л баг л та биднийг бодох юм бол тэ. Гэхдээ энэ ч харж байгаа зүйл нь Есүс аль яг бидэртэй адилхан хүн. Бидний нөгөө нэг гомддог, бидний шархалдаг, бидний ядардаг, цөхөрдөг, гунагладаг тэр бүгдийг биднэртэй адилхан мэдэрсэн. Энэ нь биднэрт ямар матай гэвэл Есүс таныг мэднэ, ойлгоно. Бид нар олон удаа хүмүүс ингээд биднийг тайшруулах гэж орлохлоо бид нар өөдөөс нь зөрж биднийг тайшруулах гэж байгаа хүмүүсийг гомдоодаг те. Чи юм амааг яаж мэдчихэж байгаа? Чи над шиг ингэж үзсэн юм уу? Үзээгүй л те, ер нь бол үзээгүй. Яг адилхан тийм нөхцөл байдал дондор явсан ч гэсэн яг тэр хүнтэй адилхан зүйлийг мэдрэх боломж байхгүй л те. Яг бол тэр хүний зүрхэнд ирж байгаа тэр өвдөлт чинь зөвхөн тухайн зүйлээс биш маш олон зүйлийн нийлбэр шүү дээ. Яг тийм олон зүйлсүүдийн хүчин зүйлсүүдийн нийлбэрээр тэр хүний мэдрэмжийг яг тэр дундуур нь явах туулах боломж байхгүй шүү дээ. Хүн болгоны бэрхшээл саад ондоо. Есүс хүн болсон гэдэг нь юу вэ? Өнөөдөр тантай адилхан таны бэрхшээл саад өнөөдөр таны хайртай хүн таныг яаж хуурж агаад, яаж гомдоож байгааг, яаж таны зүрх сэтгэлийг шархлуулж байгааг Есүс би мэднэ. Тийм учраас би чиний төлөө чамтай хамт байгаа гэж хэлхийн тулд Есүс хүний биеэр дэлхийд ирсэн. Эцэстээ бидний амьдралд энэ бүх зовлон донд хүчтэй дэмжлэг болохын тулд Есүс энэ дэлхий дээр хүний биеэр ирж бидний бүх зовлон бэрхшээлийг тэр өөрөө бас хамтдаа туулсан. Тэр бурхан. Тэр бидэнтэй адилхан бас баярлдаг гэсэн үг. Тэр бас цээжилдэг байсан Библийг. Тэр бас хүмүүсээс асуудаг байсан. Бас өөрөө хариулдаг байсан. Тэр бол 100% бурхан, мөн 100% хүн байсан. Бид яагаад Христийн мэндэлсэн баяраар баярлах ёстой вэ? Номер 1. Энэ бол гайхамшиг. Хизээч хөрөмгүй тэр бурхан гим нүгэл дотроо живээд устж өгөө болчих исэн хүн төрөлтөн дээр ирээд зовлон бэрхшээлийг нь адилхан хамт туулаад тэгээд би таныг туслана гэж амласан амлалт түүний тэр ивэл өрөөл бидэртэй хамт байсан яг хүн болоод ирсэн энэ өрөөл. Тийм учраас бид нар баярлах ёстой. Христийн мэндэлсэн баяр гэдэг бол энэ бол гайхамшиг. Бурхан хүн болж төрсөн гайхамшиг юм аа. Тийм учраас бид баярлах ёстой. 2. Христийн мэндэлсэн баяр гэдэг бол Бурхан бидэнтэй хамт байгааг илэрхийлдэг. Бурхан биднэртэй хамт байгаа. Энэ бол энэ баярын утга учир. Христ хүн болсон нь гайхамшиг байсан бол энэ баярын утга учир нь юу вэ гэвэл биднэртэй хамт буй Бурхан. Баярын утга учир бол биднэртэй хамт буй Бурхан. Матай номын 1-р бүлгийн 23 дугаар эшлэл. Харагтун онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлнэ. Түүнийг Иммануэль орчуулбал Бурхан биднэртэй хамт гэж тэд нэрлэнэ гэсэн юм ажилсан. Иммануэль буюу Бурхан биднэртэй хамт. Яг одоо бидний хувьд энэ нэг тийм сонирм асуудал биш л те. Нэг тийм сонин содон зүйл бол биш. Ягаад гэвэл Бурхан минь гэж залбирчдаг тийм амархан Христч бидний хувьд л. Гэхдээ Христэд үйлдэгч нарын хувьд л энэ бол гайхамшиг юм мэдээ. Яагаад энэ сайн гайхамшиг мэдээ бэ гэхлээр Бурхан гэдэг нэг юм бодгаал хүн гэдэг юм бодгаалаас бөөрэ тусдаа алс хол байгаа юм шиг тийм ойлголт хүмүүсийн донд ерөнхий ойлголт бол байдаг. Алс хол.
ямар нэгэн хуршгүй тэнцээ байгаа. Ер нь бол тийм үнэн. Хэрв Христ энэ дэлхийн ертөнцид ирээгүй байсан бол энэ үрд үннээрээ үлдэх байсан. Та бүхэн санаж байгаа бол Израилийн ард түмэн Египтээс гарсны дараа цүлд бурхан заавраа өгөөд Мосегоо дамжуулаад майхан сүм барьдаг тий. Майхан сүм. Майхан сүмийн дотор нь хоёр хэсэгтэй хуваадаг. Нэг нь ариун газар буюу наадлын хэсэг нь, цаад хэсэг нь онцгой ариун газар гэж нэрлэдэг. Онцгой ариун газарт бурхны оршихуй буудаг бас учраас тийч дуртай хүн орж болохгүй. Орох юм бол шууд үхдэг. Тийм аюултай. Зөвхөн тэргүүн дахилж товлогцсон өдрүүдээр гим нүглээ бүгдийг гимшээд бүрэн угаалаг үлдээд орох хэрэгтэй байсан. Өөр ямар ч боломж байхгүй. Тийм учраас Израилийн ард түмэн хүртэл айсан шүү дээ. Мосе Израилийн ард түмэн дээр тэгвэл та нар өөрсдөө бурхантай яар гэсэн чинь үгүй бид нар бурхны царайг харж чадахгүй. Бид үхэн. Мосе хүртэл царайг чи хараа гэсэн чи би чамд харуулах юм бол чи үхэн. Ягаад гэвэл нүгэлтэй учраас. Тэгэхээр ийм онцгой ариун бурхан байсан учраас яаж байгаа гэхээр хүм төрлөختөн бурхан гэх юм бол тэр алс хол бөөр тэр хол нүгэлтэй мань дөхөж очих байтугай сургийн сонсохоос чичирдэг ийм л бурхан. Гэтэл одоо бүх түүх өөрөөр ирж байгаа. Тэр бурхан өөрийнх нь цорын ганц хүү болох яг адилхан мөн чанартай тэр хүүг хүний биеэр илгээхдээ яах гэж илгээсэн мөл бидэртэй хамт байхын тулд сургаа сонсч исэн бурхан маань одоо яаж байгаа гэхээр бидэртэй хамт байх боломжтой болж байгаа. Тийм учраас тэр бурханыг Иммануэль гэж нэрлэдэг. Бид бурханыг магтахтаа ч гэсэн заримдаа тэнгэрүүд гараа сунгахтаа тэртээ дээр байгаа бурхан мэд дүрсэлдэг тийм. Гэхдээ тэр тэртээ дээр байгаа бурхан одоо хаана байгаагүй л хаана вэ? Бидний зүрх сэтгэлд, бидний амьдралд хаа сайгүйгээр баг. Хаа сайгүйгээр баг. Саяхан өнгөрсөн 7 хоногт нэг сургалт орж байгаад сургалтын дээр бурхан хаана байхгүй вэ гэдэг талаар ярилцлага боллоо. Манай сургалтанд суужсэн хүмүүстэй. Ер нь бурхан хаана байхгүй вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Арай их нүгэлтэй газар байхгүй гэж бодож байна уу? Папу ямар муухай газар би энд чинь байхгүй гэж бурхан гараа авчих уу? Бид нар бурханы оршуу гэсэн сэдвээр ярьж байгаад бурханы оршуу ер нь хаана их байдаг вэ гэсэн сүм дээр гинэ. За тэгээ бурханы оршуу тэгвэл хаана хамгийн бага вэ гэхээр нүгэлтэй газар нэ. Гэдэг чинь бурхан сүмд байдаг тийм нүгэлтэй газар байдгүй гэсэн утга утгах гэдэг тийм үү? Эсвэл бурханы оршуу гэдэг юм тустай байгаад бурхан тустай байгаад уулж идэг те бурхан өөрөө тэр дээр байж идэг. Тэгээ оршихуйгоо явуулж идэг тийм биш шүү дээ. Бурханы оршуу гэдэг бол бурханы байгаа л газар хэлж байгаа. Бурхан хаана байгаа юм? Хаасайг баг. Яагаад бид бурханыг Иммануэль гэж нэрлсэн юм? Хаасайг бидэртэй хамт байдаг учраас шүү дээ. Хамгийн ичгэртэй нь юу гэж биднийг нүгэл бүлж жагаад яг цуглаан дээр байгаа юм шиг хажууд байдаг. Тэр нь хамгийн эвгүй нь. Гэхдээ үнэн. Эвгүй мөртлөө үнэн. Өөрөөр хэлбэл бид бусдаа хэрэлдэж явах үед, бид бусдаа зодтолж явах үед, бид бусдаа мууталж явах үед, бид хулгай хийж явах үед, бид худлаа ярьж явах үед, бид завхаарж явах үед яг сүмдэр бурхан бидний магтаалыг сонсоод бидэр лүү хараад баярлаад байдаг шиг тэр дүр төрх тэр бурханы оршихуй биднэртэй хамт байх. Олон тохиолдолд бид нэр бурханы сүмд орж ирэхлээр сүмийн байшин л та яг үүндээ бол тий байшинд орж ирэхлээр бурханы оршихуй энчээ байгаа учраас ариун газар айтайхан bay шүү гэл тий бид нар тэгээд амьдарч болцоод байдаг. Тэстэ хаз болж бид нар бүтэн 24 цагаар ингээд сүмдэр амьддаггүй тулдаа айгүй айтайхан талаа харуулад бие биендээ сайн хүн царайлаад яваад иж болоод байгаа юм тий. Гэтэл нөгөө нэг 24 цагийн турш гэртээ байдаг. Эсвэл хинч байхгүй байгаа тэрний газар. Чи юу гэсэн үг юм? Тэнд ч гэсэн бурхан байгаа гэсэн илэрхийлж шүү дээ. Сайн тал нь юу гэж? Хинч намайг сонсохгүй, хинч намайг ойлгохгүй, хинч танд туслах боломжгүй тэр нөхцөл байдалч тэр бурхан яах вэ? Танд туслахад бэлэн танд хамт байгаа гэсэн үг. Бурхан бол Иммануэль. Яагаад бид Крисмас баяраар баярлдаг вэ? Алс хол байсан тэр бурхан ард түмнийхэн дунд хүний биеэр ирсэн учраас бид нар баярлдаг байхгүй юу? Тийм учраас Иммануэль гэж нэрлэдэг байна. Тэр бол бидэнтэй хамт оршигч бурхан. Биднийг гомдоод сууж байхад бурхан бидэртэй хамт байгаа. Толгойг минь нилээд. Биднийг өвдөөж шаналаад энэ өвчин хизээ дуусах болоо гэж цөхрөх үед бурхан бидэртэй хамт байгаа гэсэн үг. Биднийг яахаа мэдэхгүй сандраад юу ч мэдэхгүй болоод твдэх үед бурхан бидэртэй хамт байгаа.
Бидийг ямар ч гарцгүй болоод айгаад одоо бүх юм баларлаа гэж сууж явах үед ч гэсэн Бурхан тэнд биднэртэй хамт байдаг. Бидний ялалт байгуулад баярлаад хөөрж явах үед тэнцээ бас Бурхан биднэртэй хамт байдаг. Бас жаргал дотор умбаад ямар сайхан юм бэ гэж жаргаад байж явах үед ч гэсэн Бурхан тэнцээ тантай хамт бас баярлаад байж байдаг. Амьдралын бүх жаргалтай болоо зовлонтой хүнд хэцүү үед Бурхан биднэртэй хамт байдаг. Өөр биднэртэй яг энэ бүх үед хамт байдаг өөр бодгал байгаа юу? Бидний хамгийн итгэж найддаг, бидний хань нэжилч гэсэн бидний хажууд хамт байж чадахгүй. Бидний аав ээж нар ч гэсэн энэ бүх үед биднэртэй хамт байж чадахгүй. Бидний үр хүүхдүүд ч гэсэн энэ бүх үед биднэртэй хамт байж чадахгүй. Гэхдээ тэд бол Бурханаас ирсэн бэлгүүд мөн үгүй мөнөөсөө мөн. Тэд маань заримдаа биднийг үнэхээр хэцүү байх үед хамт айхтар тусч чадахгүй ч гэсэн хамт байгаад нулимслах үед тэр бүх ачаа хөнгөн болж эхэлж байдаг. Сонирхолтой яаж юм бүүм. Яаж тэр нулимс бидний ачааг тийм хөнгөн болгодог юм бүүм. Гэхдээ ямар ч гэсэн тийм болдог. Эсвэл эзнээс ирдэг ерөөл бах та гэж хэлмээр. Бурхан өөрийнхөө оршихугаар өөрийнхөө хүмүүсээр бас дамжуулаад бидэртэй янз бүрийн цагууд янз бүрийн арга замаар хамт байдаг. Матай ном Есүс Христийг Иммануэль гэж эхэлсэн. Иммануэль бас Матай ном өөрийнхөө энэ Матай номыг дуусгахдаа нэг сонирхолтой үгээр дуусгасан байдаг. Харагтун энэ төсөл хүртэл би та нартай хамт үргэлж хамт байх болно гэж тэр айлтгаа гэж дууссан байдаг. Матай номыг бичигч Матай анх юун дээр онцлог эмфасис өгсөн бэ гэхээр хаан ялангуяа Юдэн хаан ялангуяа Матай ном бол яг юдэчд тандж бичсэн номуудын нэг байхгүй юу? Юдэн хаан алс хол ариунаас ариун газар байгч тэр үндэстнүүдийг босгодог бас буулгадаг. Хүмүүнд амьдралыг өгдөг бас яг авч чаддаг. Ивэлээ өгдөг бас буцаагаад авдаг. Тэр оройн дээд хол оршигч Бурхан Иммануэль болж бидэртэй хамт ирлээ гэж ингэж эхэлж байгаа. Тэгээ Матай ном явсаар байгаа төгсгтөө тэр хүний биеэр ирсэн Бурхан тэнгэр залраад Бурхан эцгийн баруун гар талын худал залрахтаа хэлсэн үгээр нь дуусдаг. Тэр үг нь бас Иммануэльтэй холбоотой үг байж. Үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байна гэж хэлж байгаа. Тэгэхээр Матай номын бичээч маань юун дээр онцолж байгааг гэхээр бид нартэй хамт байгаа юр бусын хүч чадал, юр бусын хаан. Тэгээд цаашдаа ч гэсэн хамт байх тэр Бурханыг онцолдгоо гэсэн үг. Еврей номын 13 дахь бүлэг дээр ийхүү хэлсэн байна. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээч орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлтсан. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ гэж хэлдэг юм аа гэж хэлсэн байна. Яагаад Иммануэль гэдэг нь биднэрт энэ их урам зориг өгдөг вэ? Яагаад гэвэл хэрв Христ миний талд юм бол хэн юу гэж хэлэх вэ? Хэн бидний эсрэг зогсож чадах вэ гэсэн үг шүү дээ. Эзэн миний туслагч би айхгүй. Эзэн миний туслагч би айхгүй. Бидний амьдралд биднийг айлгах олон зүйл байгаа. Түүний хамгийн том нь юу вэ гэвэл бидний гэм нүгэл. Есүс Христ энэ дэлхийн ертөнцөөр ирсэн гэдэг нь яагаад бид баярлах ёстой гэвэл тэр нөгөө нэг биднийг айц давтуулаад байсан гэм нүгэл сул дорой байдлыг маань Есүс Христ шийдэхийн тулд бидэртэй хамт байхын тулд ирсэн Бурхан учраас бид яах ёстой? Баярлах ёстой. Бид баярлах ёстой, хөгжилдөх ёстой. Исая номын 41 бүлгийн 10 дахь эшлэлээр би чамтай хамт чи битгий аа. Би чиний Бурхан. Чи бүү имэ. Чамааг би тэнхрүүлэн чамд үнэхээр туслана. Зүвтийн баруун мотраараа заавал чамааг дэмнэнэ гэж хэлсэн. Халелуя. Бид нар баярлах ёстой байгаа үстэй. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан юу ч хэлсэн бэ? Би чиний Бурхан шүү. Энэ цагаас эхэлж би чиний Бурхан. Зүгээр л чи нэг газар явж байгаа л би нэг газар байдаг. Тэгэл нэг стандарт шаардлага шидчихээл те биелүүлж ийн үгүй юу гэдгийг нэг индикатораар шалгачаал ингээд нэг хол байж идэг тийм Бурхан биш. Би чиний Бурхан. Тийм учраас битгий айгаарай.
чамд үнэхээр туслана. Заавал чамааг дэмнэн гэж хэлсэн. Энэ бол Бурхны амлалт. Бурхан худалч биш. Бурхан бол үнэн. Тийм учраас тэр заавал биднэрт туслах болно. Иймээс тэнгэрт заларсан авгаа тэргүүн дахиалж болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталцгаая. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхсдлийг өрөвдөж ис чадах тэргүүн дахиалж бус харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн билээ. Есүс таны бүх зовлонг мэднэ. Тэр тантай хамт байж таныг үнэхээр дэмнэх чадтай Бурхан юм аа гэж би танд өнөөдөр хэлмээр байна. Тийм учраас бид өнөөдөр баярлах ёстой. Бид эзэн дотор танд ямар нэгэн хэрэгцээ, шаардлага, зовлон бэрхшээл байгаа бол эзэн дотор хэлэх ёстой. Яагаад? Яагаад гэвэл би чамайг заавал дэмнэн гэж эзэн өөрөө амласан шүү дээ. Заавал дэмнэн. Би чамд заавал туслана. Битгий яагаараа би чамтай хамт байна гэж хэлсэн учраас. 3 дугаарт нь эцэст нь яагаад бид Крисмас баяр буюу Христийн мэндэлсэн баяраар баярлах ёстой вэ гэхээр Бурхан бидэрт сайхан мэдээг өгсөн. Ямар мэдээг вэ? Би чиний төлөө шүү гэж. Би чиний төлөө. Нэгдүгээрт нь Крисмас баяр бол бидний баярлах шалтгаан яагаад вэ? Энэ гайхамшиг. Ямар гайхамшиг юм? Бурхан хүн бос төрсөн гайхамшиг. Энэ бол энэ баярын гайхамшиг юм. Хоёрдугаарт нь утга агуулга нь яалаа бид нартэй хамт байгаа Бурхан. Бурхан бидэртэй хамт байна. Хизээж хамт байгаагүй тэр Бурхан бидэртэй хамт байгаа. Яхаа урд нь байсан л та. Гэтэ гим нүдээс болоод бид нар салгагдчихад байсан. Гэтэл одоо биднийг уучлаад бидэртэй хамт байгаа Бурхан. Салгагдсан байсан Бурхан бидэртэй ойртсон. Тийм учраас энэ бол энэ баярын утга учир нь. Бид яагаад баярлах ёстой вэ? Яг бол гайхамшиг учраас, яагаад гэвэл энэ утга учиртай учраас, 3 дугаарт нь энэ бол гайхалтай мэдээ учраас. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан бидний төлөө байгаа. Тэр бол манай баг. Манай баг. Маш хүчтэй хүн өрсөлдөөн дунд байх үед яадаг вүлээ? Тэр баг баярлдаг. Өчтөр манай залуучуудын Крисмас баяр. Залуучууд маань Крисмас баяраа тэмдэглээд хийж байгаа тоглоомд тоглосон байхгүй юу? Тэгээ тэр тоглоомонд ингээд 4-5 ширээнүүд тусдаа баг болоод тэгсэн чинь манай багийнхаа амар баярлсан. Яагаад гэж Библийн асуулт асууж гэсэн. Пастор манай талд байгаа юм чи ингээд баярлсан. Гэтэ хожигдсон л та яг үндэ. Би амар баяртай байсан. Яагаад гэвэл манай чуулганыхан чи ямар мундаг Библи мэддэг юм бэ гэж те. Хэвээ пасторгүй юу нь бол Библийг мэдээд явахаар болцсон юм байна. Ашгүйтэй гэж. Тэгтээ хөөхөдөө тэдний маань баярлж байгааг харахлаа нэг яг би тэрүүд хожигдно гэж бодоогүй л дээ. Ер нь л хожиж хухал гэж бодож байсан. Одоо ингээд бодлоор өрөвдөр харагдаад байгаа байхгүй манай тэр залуучууд. Пастор ороод ирсэн. Бид нар хожиндоо гэж баярлсан чинь хожигдсон. Яа Бурхан бол тийм биш. Бурхан өөрийнхөө багийнханд буюу өөрийнхөө христчнэрийн талд би та нарын төлөө шүү гэж хэлдэг. Тэгэхээр бид нар бол баярлж болно. Энэ тохиолдолд бол баярлж болно. Ягаад гэвэл Бурхан итгэл найдрыг яах вэ? Алддаг учраас. Ром номын 8-р бүлгийн 31-р эшлэлээр хэрэг Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ гэж хэлсэн. Бурхан манай багт байгаа. Бурхан манай багийн дасгалжуулагч. Бурхан манай багийн тоглогч. Тийм учраас биднийг эсэргүүцэх нэг ч зүйл бүтээл байхгүй гэсэн санааг илэрхийлж байгаа. 1-р Иохан номон дээр ийм хэлсэн байна. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм аа. Үүгээр Бурханы хайр бидэнд ишлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм аа гэж. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүг бидний төлөө цорын ганц хүүг илгээхдээ би та нарын төлөө шүү гэдгээ илэрхийлсэн. Энэ бол Бурханы мэдээ. Энэ бол Христийн мэндэлсэн баярын гол мэдээ. Христийн мэндэлсэн баярын гол мэдээ юу вэ? Би та нарын төлөө. Би та нартай хамт байгаа. Тийм учраас бүүс нацаа. Битгий. Би та нарыг заавал дэмжинэ гэсэн мэдээ шүү дээ. Эцэст нь Иохан номын 14-р бүлгийн 2-3 дахь эшлэг уншия. Миний эцгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явлаа. Би явж та нарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна? Та нар мөн тэнд байх болно гэж хэлсэн. Эзэн Есүс Христ ингэрөөд одогтой хүртэл үгсэн гэхэлэр би та нартай хамт байна. Битгийс наазаа. Хаа сайгүйгээр би та нартай хамт байна. Хизээж орхихгүй. Бид Крисмас баяраар, Христийн мэндэлсэн баяраар 3 зүйлийг санах хэрэгтэй.
Нэгдүгээрт энэ бол гайхамшиг байсан шүү. Төгс хүчит бурхан хүний биеэр ирсэн гайхамшиг. Хоёрдугаарт нь энэ баярын утга учирыг бид нар бодохдоо баярлах ёстой. Ямар утга учиртай вэ? Бидэртэй хамт байгаа бурхан. Бурхан бидэртэй хамт байна шүү дээ. Гуравдугаарт нь энэ баяраар дамжуулж бурхан бидэрт юу гэж хэлээд байгаа вэ гэдгийг бодох ёстой. Бурхан би та нарын төлөө шүү. Би та нартай хамт байна шүү. Та нарын баг шүү гэж. Тийм учраас бид энэ хоёроор яах ёстой? Баярлах ёстой. Тэрээс кола уухын тулд биш. Торт идэхийн тулд биш. Бид нар ямар нэгэн гацуу засаад урдуур нь тойрж 12 жил болж мааск зүгээд бүжиглэхийн тулд биш. Шалтгаан нь юу гэвэл Христ бидний хувьд бидэртэй бурхан хамт байж өсөж байна гэдэг шалтгаан. Тийм учраас бид нар баярлж хөөрдөгөө. 97 хоногийн бүтэн сая өдөр буюу нэм гарагт эзний өдөр бид нар чуулганыхаа баярын мөрөглийг Христийн мэндэлсэн баярын мөрөглийг эзэнд өргөнө, хамт баярлана. Өнөөдөр бид нар 21 арай хол байна. 28 арай жоохон нэг өдрийн ойр байгаа учраас бид дараагийн бүтэн саяыг бол сонгосон. Би та бүгдийг урьж байна. Энэ бол заавал бидний баярлах ёстой цаг. Заавал бидний эзний дотор талархах ёстой цаг. Бурханаараа бахархах ёстой цаг. Бурхандаа алдар магтаалыг өргөх ёстой цаг юм аа. Яагаад? 300 хэлсэн те. Бидэрх нь юу вэ? Гайхамшиг учраас. Хоёрдугаарт нь агуулгын үнцэнтэй учраас. Гуравдугаарт нь Бурханы мэдээ биднэрт байна те. Би та нартай хамт байна гэсэн. Та нарын төлөө шүү гэсэн тэр мэдээ байгаа учраас. Тэгээ цөмөрөө хамтдаа энэ цагт эзнийхээ өмнө талархан залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Ийм гайхалтай боломжийг, ийм гайхалтай мэдээг та бас биднэрт өгсөнд танд талархыг цөмөрөө их эзэнд талархаж залбирцгаая. Тэр бол Иммануэль бурхан. Биднэртэй хамт оршигч бурхан гэж хэлсэн. Түүнийг цөмөрөө энэ цагт магтацгаая. Түүнийг хүндэлцгээе. Түүнд алдрыг өргөцгөөе. Халелуя. Өө эзэн та бол үнэхээр төгс хүчит бурхан гэрнэ. Сул дараа хүний биеэр энэ дэлхий дээр ирсэн. Тэр гайхамшигыг үлдгэж сорын ганц бурхан байлаа. Хүмүүс их эзэн минь таны өмнө үнэхээр хүчинд ороо, сул дараа танд очих боломжгүй байхад их эзэн минь та өөрөө түргүүлж бууж ирсэн. Тэгээ бууж ирээ зогсохгүйгээр их эзэн та биднэртэй хамт байсан бурхан. Мөн одоо ч гэсэн биднэртэй хамт байгаа. Мөн ирээдүйд ч гэсэн биднэртэй хамт байна гэж амласан бурхан их эзэн минь. Эзэн ийхүү амлалтад та өөрөө би та нарын төлөө шүү гэж өөрийнхөө зүрх сэтгэлийг, өөрийнхөө зорилгыг тамаад маш тодорхойгоор хэлсэн бурхан. Танд маш их баярлалаа эзэн минь. Нүгэл дотроо болоод яахаа мэдхээ болцсон байх үед их эзэн минь та биднийг сонгож, уучлж, өшөөж та бидэнд мөнх амийг өгөхийн тулд ирсэн бурхан. Таныг магтаж, таныг алдаршуулъя. Халелуя. Танд баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.